Сонсогч та бүхний амрыг ирээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан эх орон зүйлслийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд ил хамгаалах байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг та бүхэнд танилцуулж байна. Хүүхэд залууст эх орон зүйлслийг төлөвшүүлэх зорилгоор ил хамгаалах байгууллага жил бүр оюутан сурагчдыг хамруулсан арга хэмжээг зохион байгуулахаас гадна улсын хэлд аялуулж хэлний цэргийн анги салбарын үйл ажиллагаатай танилцуулдаг юм. Энэ тухайн мэдээллийг одоо хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, хил хамгаалах ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, зэв залуучуудын холбоо хамтран халах голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн он хүрээнд онцгой амралт телевизийн реалити шоу нэвтрүүлгийг бүтээж олон нийтэд хүргэсэн нь өнгөрсөн 2024 онд үзэгчдийн хамгийн их хандлтыг авсан нэвтрүүлгээр шалгарлаа. Тус нэвтрүүлгийн зураг авалтыг хэлний цэргийн тэг 267 дугаар тусгай салбарын байрлалд явуулсан бөгөөд нэвтрүүлэгт оролцогч хүүхдүүдэд хэлчид сурган зааварлах үүрэгтэйгээр оролцсон юм. Шилдгээр шалгарсан эхний 3 байрын эздэд хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар гадаад улсад сурах эрхийн бичгийг гаргууллаа. Халахын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн он хүрээнд Орос улбаны улсын эрхэм хотын оюутнууд Монгол улсын Батлан хамгаалах их сургууль, дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг хамруулсан дайчин хүрлийн замаар тойрон аялал зохион байгууллаа. Нийтдээ 90 гаруй оролцогчид Улаанбаатар хот, Сэлэнг, Дархан, Хинти, Дорнод аймагуд болон Чой болсон халахгүй суманд тус тойрон аяллыг үргэлжлүүлсэн юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдор зохион байгуулагдаж буй ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн Монгол Улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургуулийн 320 багш оюутныг Сэлэнг аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах, бичгийн үйл ажиллагааг сурталчлах, эх орны үндсэнийг ойлгох зорилготой эх оронч суралцагч арга хэмжээг зохион байгууллаа. Нийт 3 ээлжээр зохион байгуулсан тус үйл ажиллагааны хүрээнд оюутан залуус Улаанбаатар хот, Сэлэнг аймгийн чиглэлд аялан, Сэлэнг аймаг дахь хэлний цэргийн телевизионыг тэг 243 дугаар ангийн хэлчдийн үйл ажиллагаатай танилцаж, хэлийн багнад хүндэтгэл үзүүллээ. Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл, цэргийн эргийн анхан шатны мэдлэг, дадлаг хүмүүжил олгох зэв сургалтыг хэлний цэргийн телевизон 32, тэг 245, тэг 243 дугаар ангид буюу Дорнод, Увс, Сэлэнг аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Улаанбаатар, Хинти, Сүбаатар, Дорнод, Увс аймагуудын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагчид хамрагдаж цэргийн эргийн мэдлэг олгох анхан шатны сургалт болон хэлний албанд суралцсан юм. Мөн энэ онд хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хэлний цэргийн Т101, Тэг 243, Т108, Т198, Т166, Т129, Т168, Т165 дугаар ангиудад сурагчид торгон хэлт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 1700 гаруй хүүхдийг хамруулж улсын хэлээр аялуулсан юм. Түүнчлэн хэлний цэргийн анги бүр Ухаан аймаг орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн нээлттэй удирдлагыг жил бүр зохион байгуулж байна. Үүнээс гадна жил бүр хил хамгаалах ерөнхий газарт хэлний зөрчлөөс ялалт хүртэл арга хэмжээг зохион байгуулж Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн их сургуулийн оюутнуудыг хамруулж эх оронч үзлийг түгээсээр байна. Чөлөөлөх тайны ялалтын 80 жилийн үед тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Ахмад Дайчин чөлөөнд байгаа хушууч ундрахын дорж боломд Монгол Улсын баатар цолоолгож хэлчид 15 баатартай болсон багтан үйл явдал боллоо. Монгол Улсын баатар цолоор ундрахын дорж балам Ахмад Дайчин төр захиргааны Ахмад зүтгэлтэн хэлний цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер. Энэ нь хүүхэд залуусыг Ахмад үеэрээ бахархах, тэдний байгуулсан гавьяа, үйл хэргийг эргэн дурсах чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Мөн чөлөөлөх тайны ялалтын 80 жилийн үед зориулан хил хамгаалах ерөнхий газарт Ахмад Дайчдын үр хүүхэд хар гэрийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсан юм а. Эх орны дархан хил хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа хэлчид улсын хил хамгаалахаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулж ирээдүйн хойч үедээ баримтад тулгуурласан мэдээлэл түгээхийг зорилгоо болгосоор ирсэн юм а. Энэ тухайн мэдээллийг одоо хүргэе. Энэ онд чөлөөлөх тайм болон баруун хэлд хэлчдийн байгуулсан гавьяаг алдаршуулах зорилгоор бэлтгэл хурандаа алтан гэрэл, чөлөөлөх тайм ба Монголын хэлчид ном, хэлний цэргийн хэл судлалын хүрээлэнгийн хэлний түүх судлалын төвийн дарга доктор дэд профессор хурандаа даваад орж байтаг богдоос тодорсон Баатар Жадамбын нэхит номыг эмэгтгэн гаргаж уншигчдын хүртээл болгожээ. Хэлний цэргийн хэл судлалын хүрээлэнгээс Өг найрамдах Монгол Ард улсын Баатар, Хурандаа, Понцгийн Чавдангийн мэндэлсний 110 жилийн ор, чөлөөлөх тайны ялалтын 80 жилийн ог тохиолдвол Өг найрамдах Монгол Ард улсын Баатар, Понцгийн Чавдан 110 сэдвт эрдэм шинжилгээний хурлыг түүний нэрмжид хэлний цэргийн их 300 дугаар ангитай хамтран зохион байгууллаа.
Мөн Хилийн цэргийн 1132 дугаар анги, шинжлэх ухааны академи, соён гэгэрүүлэгч телевиз, Дорнод аймаг дахь засаг даргын тамгын газартай хамтран бүгд найрамдах Монгол Ард улсын Хошообаатар маршал хорилоогийн чой болсны үндэсний 130 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж маршал чой болсонгаас баруун хязгаарыг дэвшүүлэх талаар авч хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаа сэдвээр бэлтгэл хэлэлцэлээ. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалахын яамнаас санаачлан чөлөөлөх дайны судалгааны үр дүнг эргэлтэд оруулах, ялалтаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан хөрш орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дайнд оролцсон ахмад хэлчдийн гавьяаг алдаршуулан олон нийтэд эх орон чөлөөийг төлөвшүүлэх зорилгоор дэлхийн 2 дугаар дайны төгсгөл чөлөөлөх дайны түүхийн судалгаа сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна. Монголын ард түмний эх орон чөлөөийг хөгжсөн бас нэг үйл явдал бол Монгол улсын төрийн шагналт ардын уран зохиолч соёлын гавьяалалтын яруу найрагч Онцгийн Бадарч Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн баатар цал хүртсэн яваа. Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсны 92 жил, Хилийн цэргийн дуу үжигийн чуулгын 85 жилийн ойд зориулан эх орон тусгаар тогтнолын үн цэнийг илэрхийлсэн тоглолтыг тус чуулгын уран бүтээлчид, хэлчид болон олон нийтэд толилуулж, хил мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулан үзүүлсэн юм а. Эх орон чөлөөийг төлөвшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бас нэгэн томоохон арга хэмжээ бол хил хамгаалах байгууллагын түүхэн зам улсын хилийн түүхийг олон нийтэд сурталчлах зорилгоор улсын хилийн түүхэн музейн түүхийн техник шинээр ашиглалтанд оруулсан юм а. Улсын хилийн музей нь 1983 онд нийгмийн аюулаас хамгаалах яамны музей нэртэйгээр байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын хилийн үүсэл хөгжил, улсын хил бүрэлдэхүүн тогтсон тухай болон алхмын гол чөлөөлөлтөй бар үеийн тулгарч болоод элчтэйн баатарлаг үйл явдал эх орныхоо дархан хил хамгаалалтад гавьяа байгуулсан ард иргэд Монгол улсын баатар болон маршал генералуудын эдэлж хэрэглэж байсан дөрөв хувцас, дуу зэвсэг, эдүлгийн зүйлүүд гэх мэт 1000 гаруй үзмийн 60 орчим хувийг дэлгэнд товчулсан тус мөсөг өдөр бүр хүүхэд залуус төвзүүлж эх орон жүжиглийг түгээн дэлгэрүүлж байна. Мөн хил хамгаалах ерөнхий газрын 1-р давхарт бүгд найрамдах Монгол Ард улсын маршал мэдрэлийн танхимыг байгуулсан. Тус танхимд бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Гэлэгдөржийн Дэмд, маршал хорилоогийн чой болсон, маршал Ямжаагийн Цэдэн бол нарын хөрөг болон хэрэглэж байсан зүйлсийг дэлгэсэн нь хил хамгаалах байгууллагаас үйлчилгээ авчгүй иргэд болон хүүхэд залуучуудад эх орон чөлөө бахархлыг төрүүлж буй тухай иргэдээс талархлыг хүлээж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрөнд хил хамгаалах байгууллага нэгдэж, улсын хилийн дагууд ногоон хэрэм байгуулахаар хилийн ангиудад агропарк байгуулан ажиллаж байна. Төслийн хүрээнд 2022-оос 2024 онд 5 мод үржүүлгийн агропарк, Хилийн цэргийн 23 ангид мод үржүүлгийн төв байгуулж, 15 төрлийн 1.5 сая ширхэг тарьц суулгац бойжуулж, Төв, Говьалтай, Баянгор, Өмнө Говь, Дорн Говь, Сүхбаатар аймагт 519.7 га талбайд 781,400 ширхэг мод тарьж хээрийн ойжуулалт хийжээ. Харин 2025 онд Хилийн цэргийн тэнэг 133 дугаар тусгай салбарыг байгуулж, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар Эрдэнэс 5 толгой хувьцаат компанитай гэрээ байгуулж, Өөр-Хангай аймгийн шинэ хар хором хотын ногоон байгууламжид 387.5 га талбайд навчит болон шилмөст мод 300 мянган ширхэг модоор ойжуулалт хийсэн байна. Мөн жил бүр мод тарих ургуулах ажилд хугацаа цэргийн алба хаагчдыг оролцуулж, эх орон байгаль дэлхийг хайрлах үзлийг төлөвшүүлэх, цэргийн албанаас халагдсан ч мод тарьж ногоо ирээдүйгээ цогцлоох арга ухаанд сурвалсан бодит үр дүнтэй арга хэмжээ болж байгаа юм а. Улс орон даяар зохион байгуулагдсан эх орон жүзэл үндэсний бахархал сэдвт эссе бичлэгийн уралдаанд Хилийн цэргийн тэнэг 101-р ангийн захирагчийн орлогч, соён гэгэрүүлэх албаны дарга дэд хурандаа Идэр Олон охин Нарын Эрдэнэ тусгай барьц шалгарч шагнал гардсан сайхан мэдээгээр энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орон жүжиглийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд хил хамгаалах байгууллага элчтийн хийж хэрэгжүүлсэн арга хэмжээг үзэгч та бүхэндээ томилуулъя. Элчид хуулиар хүлээсэн үүргэнд нэвтрүүлэлтэд биелүүлж байна. Монгол улсын хил хайн байна.